Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх зураг видео хичээлийг та бүхэнд хүргэж байна. Хүүхэдтэй анхаарал халамж тавих. Шин төрсэн ээж бүр маш хурдан хугацаанд хүүхдийг асаргай суулганалаар суралцаж бас даатгаж чаддаг. Хэрэв та бусдын тусламжтай хүүхдээ өсгөж торниулж байгаа бол сэтгэлээр буугнаарай. Хүүхдээ асрахдаа бусдын тусламж хэр авж байгаагаас үл хамааран та хүүхдийнхээ ээж байсаар л байх болно. Хэрэв та тулга эрхтний бэрхшээлтэй буюу таны хөл хязгаарлагдмал хөдөлгөөнтэй бол хүүхдээ тэрвэрх, зөөхөд хүндрэлтэй байж магадгүй. Тиймээс хүүхдээ үүргэвчний тусламжтай нуруундаа үрэх эсвэл урдаа тэрвэрх, өөр дэвтэйхэн хэлбэр аргыг олоорой. Хэрэв та тэрэгэн зэртэй бол хүүхдийнхээ үүргэвчийг үзүүндээ углаж, хүүхдээ дотор нь суулгаад тэрэгцрийнхээ дугуйг хоёр гараараа түрч чадна. Хүүхэд өсөж томорхоор нь өвөр дээрээ суулгахдаа бэхэлгээ ашиглаарай. Хүүхдээ хөхүүлэхдээ бүсэлхийгээр уйдаг зөөлөвчдөр ашиглах нь хамгийн тохиромжтой. Хэрэв та хүүхдээ өөрөө хооллож чаддгүй бол өөр хэн нэгнийг хооллож байх үед нь хүүхдийнхээ хажууд суугаад хүүхэдтэй хандан яриа өрнүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд өөрийгөө нь илүү танина. Хэрэв та сонсголын бэрхшээлтэй бол хүүхэд тавгийн үедээ маш их дуу чимээ гаргадаг. Үүнийг та ажиглаж харж мэдрэх боломжтой. Харин шөндөө хүүхэдтэйгээ аль болох ойрхон унтаж, хөдөлгөөнийг нь мэдэрч байхыг хичээгээрэй. Хэрэв та бусадтай харилцахдаа ярианы хэл биш, дохионы хэл ашигладаг бол хүүхэдтэйгээ харилцахдаа дохионы хэлийг ашиглаарай. Ингэснээр хүүхэд тань дохионы хэл сурч, та хоёр амьдралынхаа туршид сайн харилцаатай байх болно. Түүнээс гадна та хүүхдээ сонсголын бэрхшээлгүй гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байлгаж, аль болох их яриулж сургах хэрэгтэй. Мөн та хүүхдээ үүргэвчэнд хийж өрвөл, бусадтай дохионы хэлээр харилцахад гартай нь чөлөөтэй байх боломжтой болно. Хэрэв та гараа бүрэн ашиглаж чаддаггүй бол, хэрэв та өөрөө хүүхдэд цэвэрлэж хуурайлж чаддаггүй бол, өөр хүн үүнийг хийж байхад нь хүүхдийнхээ хажууд байж нүүр царайгаа харуулж дуу хоолойгоо сонсгож байх хэрэгтэй. Хэрэв та нэг гартай эсвэл гараа бүрэн удирдах чаддаггүй бол хүүхдээ нэг сартай болсныхоо дараа хулдаас болон даавууг сулах бүртээ хүүхдээ өнхрүүлээрэй. Хуурайлах бүрт хүүхэд өнхөрхийг аяндаа сурч улмаар хүүхэд танд тусалж чаддаг болно. Ингэснээр хүүхдийн доорх даавууг солиход танд хялбар болно. Хэрэв та хараагүй эсвэл харааны бэрхшээлтэй бол хүүхдийг нэраа үед нь байнга хамт унтаж байх. Ингэснээр хүүхдэд хизээ юу хэрэгтэй болохыг мэддэг болно. Хүүхэд өсөж том болоод өөрөө мүлхэж явдаг болсон үед нь хүүхдийн хүлд хонхойж тогтоогоорой. Тэгвэл та хүүхдээ хаана байгааг үргэлж сонсож байх болно. Мөн хүүхэд өөрийгөө гэмтээ хэргүй чөлөөтэй тоглож болох хэсэгхэн орчин бий болгоно. Тухайн орчинд ямар нэгэн хурц ирмэгтэй зүйлс булан байх ёсгүйг сайтар анхаараарай. Хэрэв та эпилепситэй бол хүүхдээ тэрвэрч байх үедээ унаж татвал хүүхдийг унгаж гэмтэх эрсдэлтэй. Иймд хүүхдээ нэраа байх үедээ аль болох хэн нэгэнтэй байнга хамт байлгахыг хичээгээрэй. Хэрэв та ганцаар амьдардаг эсвэл хүүхэдтэйгээ хоёулахнаа үлдэх тохиолдол олон байдаг бол хүүхдэд аюулгүй байх хэсэгхэн орчинг бий болгож хүүхдээ тэндээ байлгах хэрэгтэй. Хүүхдээ тэврээд өрөөнд дотор явахгүй байх. Иргэн тойрондоо хурц ирмэгтэй сандал ширээ байлгахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч байгаарай. Хичээлээр хүүхдээ асрахтай холбоотой олон аюулгүй аргын талаар бүгдээрээ суралцлаа. Хүүхдээ асрахтаа та бусдын тусламж дэмжлэгийг хэр их авч байгаагаас үл хамааран та хүүхдийг ээж хэвээр байсаар байх болно. Өөр хэн нэгэн таны нүд, чих, гар хөл болсон ч гэлээ та хүүхдийнхээ хэрэгцээ, аюулгүй байдал, сайн сайхны талаар шийдвэр гаргах гол хүн байх юм аа. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлийг чадахжуулах, тэдэнд хүрэх, нөхөн үржихийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь төсөл.